Эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэрүүлэн радио 104.5 амьдралын хүчийг сэтгэл зүйн нэвтрүүлгийг сонсогч танд хүргэх гээд бэлэн болсон байна. За бид өнөөдөр цоо шинэхэн дугаараар бас шинэхэн 6 дугаар ангийн сурагчтай ярилцахад бэлэн болсон байна. Яг одоо сонсогч тантай хамт манай найруулагч Мизу, хөтлөгч сэтгэл зүйч Гэрлээ миний би байна. За бас өнөөдөр зочдоор түрүүн хэлсэнчлэн саяхан 2-7 хоногийн өмнө 6 дугаар ангид орсон шинэ дунд ангийнхантайгаа уулзж байгаадаа баяртай. За өдрийн мэнд манайхаа. Өдрийн мэнд. За саяхан л бүгдээрээ 3 дугаар ангийн сурагчд гэдээ ярилцчих санаж гинөө. Мэдхгүй. Одоо 6 дугаар ангид орсон шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ яриагаа 6 дугаар ангид орсон мэдрэмжээс эхлэе. Өмнө нь бүгдээрээ 6 дугаар ангид орох чинь ингээл 2 дугаараар ярьсан шүү дээ. Тэг яг орсон чи юу ямар идэм бэ? Амар их даалгавартай. За маш их даалгавартай. Тий, гайгүй, юу н гайгүй. За. Тэр юу амар тийм төгөлдрөөч тэг буцаад байл та. Нэг юун дээр байл та. За. Хамгийн ихэн 6 дугаар анги болчоо. Тэгээд за яг ингээл амар гоё шууд өөрөө даагаад би даагаад хийнэ минэ гэлээжсэн чинь тэгэл хоолгүй гэдээ шууд гинэд санаал тэгэл авчрах хоолнуудаа биэлдээ тэгээд дараа нь юу лээ гэрийн даалгавар амар их ороо те яаж ч л бас оройтож таарад. Тэгээс унтах цаг бас амар жоохон болсон гэж үү? Тий, жоохон эрт унтахыг бас хичээж байгаа. Чи гэхдээ түрүү нөгөө нэвтрүүлэг хэлэхээс өмнө хөөх юм хэлсэн шүү дээ. Ангийн багш нь баг харагддаг болцсон уу гэд. Баг ангид байсан шиг багш нь байнга орж ирэхгүй байгаа зү дээ. Аха. Окей. За манай ганц совдын мэдрэмж нь ямар вэ? 6 дугаар ангид орсон? Надад амар хэцүү. Ягаад ч юм амар муухай байна. За яагаад? Нэг хөл хуучин ингээ санаад ингээд амар баг даалгавартай бас илт хараад тэгээд одоо ингээд бодохны өмнө 6 тардаг байхад ёо ямар удаан би хурдан тараасаа гэж хүсдэг байсан чинь одоо л хараа 6:45 болсон. Ямар удаан бэ гэж 6 болонгот ёо ямар хурдан юм бэ гэж бодогдод. Тэгээд хуучин одоо багш тэгээд ангийнхнаа ангиа амар их санаж байна. Хэрэв би зүг ойлгож байгаа бол та гур маань ангийнх нь хүүхдүүд бүгд ингээд шинжлэгдсэн байгаа юу? Үгүй. Манай ингээд надаас бусад 11 хүүхэд байгаа манай хуучин анги. Хуучин анги. Тэгтээ бас шинэ хүүхдүүд бас байгаа. Тий. За, асуух их яасан хэрэг шинжлэгдсэн. Амар их шилжигдсэн. Гэтэ нөгөө манайхан штэ нэг хэдэн хүүхдүүдээс аахгүй тэгсэн чи тэр хүүхдүүд нь бас зарим манай ангийн хүүхдүүд бас шилжчихсэн өөр тань. Одоо жишээлбэл танай ангид чиний өмнө нь сурж исэн хэдэн хүүхд хамт вэ? 10-аас 8. 8-аас 10. 8-аас 10 хүүхдэл хамт байгаа. Бус нь бүгд шинжлэгдсэн. Тийм, бус нь бүгд явцсан тий. Одоо тэгээ ангид нь хэдэн хүүхд вэ? Одоо манай ангид бол уул наах 60 байсан. Биш 59. Тэгээд тэгсэн чинь заримнууд нь шилжээ тэгээд 40 толцсон. За. Манай анги 30 хүүхэд. Оо тийм үү. Ганц үгүй. Манай хам найз чанартайгаа нэг анги болог. 30? 33. Уул нь нэг 40 хэдээсээ чинь гээд хүүхдүүд солигдно гээд хуучин ангиасаа бас хамт байсан ихэнх хүүхдүүд маань яваад тэгээд одоо 33 хүүхэдтэй болсон. Төлдрөх сая өгсөн мэ. Танай анги бол нэг 30 гаруй хүүхэдтэй юм шүү дээ. 30-аас дээшлэг өгсөн. Одоо дээшлэг. Матис сонгон болохоор. За ойлголоо. За ингээд дөрүүлээ сэдв рүү оръё. Өнөөдөр бидний ярилцах сэдв бол хүн бүр дүнсэн бий, хүн бүр үнцэнтэй гэдэг сэдв байгаа. За гэхдээ энэ сэдв маань бас тодорхой хэмжээгээр бидний ярилцлага асуултуудаараас жоохон өөрчлөгдөх байгаа. За тэгэхээр та гураас нэг зүйл асууя. Хүн бүр үнцэнтэй гэдэг тэр нь та гур итгэж гин үү? Аха. Үгүй тийм үү? За яагаад энд итгэж байгаа? Ямар баримт шалтгаан байна? За ер нь дахиж ерөөсөө давтагдчихгүй. Тийм давтагдчихгүй гэдгийг эн чи юугаар мэддэг болсон юм бол? Ер нь одоо ингээд ихэр байсан ч гэсэн тэг их зан чанар нь өөр, хурууны хэлбэр нь өөр. Аха. Шууд ингээд баг ингээд юу лээ. Шууд ингээд тийм зураад ингээд шууд яг адилхан болох чинь тийм юм шиг бас байхгүй л гэж.
За зан чанар нь тэгээ хурууны хийн бас өөр болохоор хүн болгон давтагдчихгүй болохоор чи үн цэнтэй гэдэгт итгэж байгаа юм байна тий. За манай хоёр юу гэж бодож байна? За би бол одоо дэлхийн 8 тэрбум хүмүүс бүгдээрээ өөр тэгээд бүгд ээж авийн хайртай хүүхдүүд болохоор үн цэнтэй гэж бодчих. Хүмүүс нэг тэгж ярьдаг да. Тэгж ярьдаг тий. За Бүгд өөр өөрийн онцлогтой болохоор Тэгж утсан. ямар гоё харилтээ. Чиний бодлоор тэр өөр өөрийн онцлог гэдэг дотор нь юу байгаа бол? одоо ингээд өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйл одоо ингээд нэг хүүхэд амар хүчтэй байлаа гэхэд өөр тэр хүүхдүүд нь хүчгүйж гэсэн ухаантай ч юм уу. Тэр онцлог нь өөр болохоор үн цэнтэй гэж бодож байгаа юм тий. За мэдээж та гурын хэлснээр хүн болгонд үн цэн байгаа гэдэг чи итгэх юм бол маш сайн. Яагаад гэх юм бол хэрвээ тэрэнд итгэдэг бол өөрийгөө илүү их одоо хайрлаж амьдрдаг юм байна л та. Ирээдүйд ч над чиг хүн төрөхгүй, өнгөрсөн ч над чиг хүн байгаагүй. Би ганцхан хувь юм чинь одоо байгаа зүйлээ би сайн хий гэдэг ч юм уу те. Тэгээ өөртөө бас илүү дуртай, бас хайртай болдгийм байна. За тэгвэл чи ийм үн цэнтэй хүн юм бол одоо чи өөрийнхөө юунд нь хамгийн их дуртай вэ? Өөрийнхөө юунд хамгийн дуртай вэ? За тэр нь ингээ гадаад төрхнөөс байж болно. Эсвэл дотоод зүйл буюу зан чанар, эсвэл ур чадварууд байж болно. Юу ч хийж болно заяа. Чи өөрийнхөө яг юунд хамгийн дуртай вэ? Дуулах. Дуулж байгаа л да. Тэгээ ингээ хэлгсэн амар өөрийгөө магтаж байгаа юм шиг санагдаж байна. Тийм үү. За. Зүгээр л чи өөрийнхөө юунд дуртай ингээд хоёлоо бодъё л да. Магтах гайгүй заяа. За ганцаа дурж ирсэн. Математиктэй гайгүй болохоор л. Ур чадвар. Та сайн дуртай. Математиктаа ингээд гайгүй байдагтаа дуртай гэж юу? За. Миний ур чадвар. Яг ингээд халсуугийн шиг дууд болохтай амар дуртай байдаг. Тэрэндээ чи өөрөө дуртай юм байна тий? Тэр байдалтай. Окей. За би бол инээмсэглэлтэй дуртай. Ягаад ч юм ингээд дараа нь ингээ хүмүүс таарахаар ингээд ямар хөөрхөн инээдгийн, ямар гоё инээдгийн эсвэл дараа нь ингээд чиний инээмсэглэл үлдсэн байж штэ гэ тэ чиний инээж байгааг чи ерөөсөө мартаагүй штэ гэдэг ч юм уу. Тийм гоё сэтгэл сонсдог болохоор би өөрөө ч гэсэн яг инээмсэглэх байдалтаас хамгийн түрүүнд дуртай. За тэгвэл ингэ тийм ээ. Хүн болгон үн цэнтэй байдгийн хамгийн том чухал санаа нь түрүү асуусан. Давтагдшгүй байдал юм байна. Тэгээ тэр давтагдшгүй тэр хүн бүрт байдгүй зөвхөн чамд л байдаг тэр шинж чанар гэж байдаг юм. Давтагддаггүй. За тэр давтагддаггүй шинж чанарыг бүрдүүлдэг зүйл нь манай төгөлдрийн хэллэгээр хүмүүсийн тэр онцлогуд нь. За тэр онцлогийг гаргаж ирэхин тулд би нэг хэд хэдэн асуулт бэлдсэн байгаа. Давтагдшгүй юм бол үн цэнтэй юм бол тэр шинж чанаруудыг бүрдүүлдэг зүйл нь юу вэ гэд. Тэгэнгүүт чиний хувьд хамгийн чухал хүмүүс хэм бэ гэд энэ үзэл бодол бол бас давтагдшгүй юм байна. За чиний хувьд хамгийн чухал хүмүүс гингүүд хамгийн түрүүнд хин орж ирж байна? Гэр бүл. Гэр бүл. Найз нөхөд, хамаатан садан. За чиний хамгийн дуртай үйл ажиллагаа гэхээр тэгвэл юу орж ирж байна? Ангиараа зугаалга. Мангаш манаа зугаална шүү дээ. Өө тийм үү. За азар өнөөдөр биш байсан байна тий. Яг өнөөдөр байгаагүйд нээр баярлж. Тийм байна. Тэгвэл хоёул нэвтрүүлэгт орж чадахгүйсэн биш үү? За хамгийн дуртай үйл ажиллагаа. Дин дон. За орж ирж гэнэ. За орж ирэхгүй бол дараагийнх руу явлаа. За ирээдүйд юу хийдэг хүн болохыг хүсэж байна? Одоо хүүхдүүд тийм анги даасан багш байдаг шүү дээ. Анги даасан багш болонгоо дуучин байхыг хүсдэг. Дуучин анги даасан багш болохыг хүсэж байгаа тийм ээ. За. Яга хизээч өөрчлөхгүй гэж би уулын бодож байгаа. Ахлах анги даа. Ингээд гэхдээ ингээд солигдож магадгүй. Танаас. Хоёлоо ахлах ангид орохоор энэ нэвтрүүлгийг үзнэ заяа. За. Би бол дуу хөгжмийн багш болохыг амар хүсдэг. Ягаад гэвэл би дуулах амар дуртай. За. Ер нь багш болно гэж боддог байсан л дээ. Гэхдээ ер нь багш болох юм л. За тэгээд одоо юу хийдэг хүн болмаар байна? Гэтэ одоо бол мэдгүй байна. Одоохондоо бол. Гэтэ ямар ч гэсэн яар нэг ажил хийх систем мэдээж. Тэгээд ажлын хажуугаар юм бол контент креатор болно доо. За одоо бүгдээрээ өөрсдийнхөө зан чанарыг нэг амьтнаар дүрслэе тэгвэл. Зан чанараа. Өөрийнхөө зан чанарыг нэг амьтнаар дүрслэе. Дин дон. За. Нохоо.
Яагаад тэгж бодсон юм бол? Шууд орж ирсэн нэг шалтгаан нь. Ингээд ер нь л нохойтой л адилхан гэж ер нь боддیں۔ Харин юу юм бол нэг шинж чанарыг аваад ярил. Зарим үед амар ууртай ч юм уу. Тэгээ заримдаа амар гайгүй. Зөвлөн. Тийм. Заримдаа юу ч ярьдаггүй. Тэгээ заримдаа амар ингээд нохож ингээд гинтийн хаа ингээд амар хуцмсаад идэв шүү дээ. Идэвхтэй. Тийм. Өөрхийн. За. Окей. За манай хоёр. За би бол арслан гэж бодчих. Яагаад тэгж чадсан? Яагаад гэвэл би ингээд хайдаа ингээд нэг уулч муурлах ч юм уу. Ингээд үс ингээд баахан босоод арлаач та. Тэгээд арслан шиг тийм алзан үстэй. Тэгээ уурлахаараас амар тийм архиж байгаа юм шиг. Тийм болохоор би арслантай үлээгээд төссөн. Баярлаа. Би өөр нь л өөрийгөө хэрэм гэж бодож гин. Гэхдээ харагдахаар биш зүгээр зан чанараараа хэрэмчин бас амар ажилладаг. Тэгээ баг ингээ гэртээ юмштэй суудгууд андаа самар магаар цоглоолаа тий. Тэр байдал нь төстэй санагдаж байна. За. Чи найзаасаа юу хүсдэг вэ тэгвэл? Одоо найз маань намайг ойлгосоо гэж хүсдэг. Эсвэл одоо сонсогч маань ч гэсэн бас өөрөөсөө асуугаараа та ер нь найзаасаа юу хүсдэг вэ? Найзтайгаа хамт найзаагаа өөр танд цаг гаргаасаа гэж хүсдэг үү, тий? Ойлгосоо гэж хүсдэг үү, сонсоосоо гэж хүсдэг үү? Яа л гэж хүсдэг вэ? За, халамжлаасаа гэж хүсдэг үү гэх юм уу? За. Дин дон. За. Орж ирэхгүй юм байна. За. Яг ингээд ер нь бол ингээ үргэлж надтай хамт байгаарэ гэж үзэж чинь яагаад гэвэл яг ингээд би ингээ сайн найзтайгаа нэг ангиад орсон байхгүй юу. Тэгээд нэг яг ингээд эхний 7 хоногийн 5 дахь өдөр ингээ багш штэ хитэ охтууд хөвгүүдийг ингээ явуулсан байхгүй. Тэрэнд нь манай найзаас орцсон. Тэгээд санаж байна. За, окей. За, тэгвэл хамгийн дуртай кино Harry Potter. За. Шууд орж ирж байгаагаа л хэлээрэй. Болтооны сургууль. Би нэр бүх ангийн үзсэн шүү дээ. 11 дугаар ангийн үзсэн юм уу? Үгүй. Би хамгийн сүүлд ангийн үзэх болоогүй. Үгүй. 11 дугаар ангийн ингээ ердөөсөө гарахгүй. Тийм төлбөртэй вүүгээс үзнэ гэд. Би амар үзхийг хүсэж байгаа. Гэтэ амар зарим хүмүүс ингээд дахиад зарим хүмүүс ингээд 11 дугаар ангийн өөртөө үзэнгүүтээ шууд тэр хэсгийг ингээ бичээ YouTube дээр тавьсан. Тийм үү. Тэгээс сүүлд нөгөө нэг тэр киног нь гаргасан хүмүүс төлбөртэй анги болохоор битээ ингээ тавиараа гэж ихэнх нь ер нь бандсан юм шиг л. Зүг. За. Асуу. Нэх их орж ирэхгүй байна. За зүгээр. Гэтэ ямар төрлийн бол аимшиг л нэ. Аимшиг ингэж хэлэх үү? Би романтик гэж хэлнэ. За, тэгвэл хөгжүүлж байгаа зан чанар биш ээ. Авьяас эсвэл чадвар байгаа юу хөгжүүлж байгаа шүү гэдэг. Байхгүй. За. Монгол бичгээ илүү сайжруулж. Чадвар штэ тэр чинь. Хичээл бас болох юм уу? Болно тэр чинь нөгөө чадвартай орчих واخхой. Тэгвэл метал сайжруулна. Төгөлдрийн тохон дээр дандаа тоонууд явж идэг байна. Би бол их ихтэй бол бүжгээ тэгээд дуулах тэгээд ингээ монгол бичгээ их ихтэй амар тавцсан. Маш их тавтаж байгаа. За окей. За баруун материал сайжруулах та. Би ингээд математик хичээл бүх хичээлсэл илүү амар дуртай. Тэгээд математик хичээл орохоор амар дуртай. Гээд сайн хийдэг гэх юм уу? За тэгвэл бидний үзэл бодлыг давтагдчихгүй гэдгийг батлах асуултууд явж байгаа шүү дээ. Нөгөө онцлог гэдгүүдийг гаргаж ирэх. За тэгвэл сүүлийн асуулт онцлог гэдэг дээр шууд бодохгүйгээр зүгээр тэр гэл хариулвал маш сайн шүү заа юу. За бирд гарч ирлээ. 3 хүслийг чинь биелүүлээ гэж байна. Юу вэ? За 1. Тэгээ хурдан гээл тэгвэл яах юм? За хэлээрэй. Хэлэхгүй бол явлаа гэж. За сайн найзаагаа үйл дамжуулах. За мөнх амьдруулах. За сайн найзаагаа мөнх амьдруулах 1. Гэр бүлтэйгээ үргэлж хамт байх. За гэр бүлтэйгээ үргэлж хамт байх 1. Төгөлдрийн 1. 2-2 бодож байгаараа за 2 дахь юм. Төгөлдрөө 1 2 бирд явлаа. 3 их амар ухаантай хүн болгоо. За ухаантай хүн болгомоор юм. За 2 дахь. За гэр бүлээ мөнх амьдруулах. За
Алсан. 1 2 бирд явлаа 3 явцсан за. Гэр бүл найз нөхөдөө амар ойр Арих. За хоёр дахь нь үргэлж. Аха. Амтаа. Амтай авах. За болно шүү дээ. За 3. Мянган хүсэлтэй болох. Юу шонтой би ганц. Хүүхдэд угаас тийж хэлдэг юм уу? Дахиад мянган хүслийг мань биелүүлээд өгч гэдэг байхгүй. За. Гэр бүлийнхаа маань хүслийг Биелүүлж. Ямар шонтой би. За. Би юу хэлчихлээсэн. 1 2 3. Өвчин тусдаг болох. Оо за болж штэ. За тэг хүсэж байгаа зүйл маань ч гэсэндээ өөр байх боломжтой тий. Тэр бидний үзэл бодол сэтгэлгээ дуртай зүйл чаддаг зүйл гэх мэтлэнгийн зүйлс маань өөр учраас тэр давтагдшгүй шин чанаруудыг үүсгэж идэг шүү. За Саняг тэр ганцаараа байдаг байсан хүн байсан бол тэл мөнгө л багсан баг тий. Харин тийм. Мөнгө өвчин тусахгүй байсан л баг. Гэхдээ би та хэд нэг сонирхолтой юм хэлэх үү? Хүүхдүүдийн ангин ингээд дээшлэх тусам заяа. 7 8 9 10 гэдэг одоо нөгөө ангин нэмэгдэх тусам энэ хариултан дээр мөнгө гэдэг хариулт орж ирэх магадлал нэмэгддэг. Тий. Хоолны мөнгө. Яагаад мөнгө гээгүй? Сонсогчтой санаа зовоод. Үгүй. Илүү шуналтай санагдаад байна. Шуналтай санагдаад байна. Мөнгийг бүр толгооноос аваад мартчихсан. Ганц удаад мартцсан байна. Яг 4 дахь хүсэл байсан бол. Орж ирэхлээсэн. Багшаа гаахын хичээл бологдоод. За. Тэгээ одоо яагаад 8 дугаар анги тэгээд ингээд мөнгө өсөд байгаа гэхлээр бас одоо тэгээд 10 одоо насанд хүрсэн ангиуд байдэн штэ. Тэр өдөрч одоо ингээс юуны мөнгө зөнгөөс хэрэгтэй болно штэ. Тэгээд ажил хийдэг болохоор тэгээд тэр нь ингээ өвчин тусдаггүй болоод тэгээ ухаантай мундаг хүн болчихвол тийм мөнгө олох л. Гэхдээ яг зүгээр ингээд таагуурын хариултыг боловсруулахаар ер нь жоохон боломжгүй зүйл хүсэж байгаа юм шиг санагдлаа. Тийм. Одоо мөнх амьдруулах, өвчин тусдаггүй болгох, үргэлж үргэлж эцэг ихтэйгээ хамтаа ингээл бодонгот дандаа боломжгүй хүслээд хүүхдүүд өсдөг юм байна гэж сая бодлоо гэхгүй. За тэгвэл чи тийм үнцэнтэй юм бол чи ийм давтагдшгүй те ийм хов хүний өвөрмөц шин чанартай чи ийм чухал хүн юм бол чиний одоо өнгөрүүлж байгаа 6 дугаар анги чинь ч гэсэн бас чухал. Энэ жил ч гэсэн чиний одоо хувьд бусдын хувьд ч гэсэн үнцэнтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи энэ чухал одоо жилээ 6 дугаар ангидаа чиний бас хүсэл мөрөөдөл чинь чухал юм чинь чи юуг өөрчилж сайжруулахыг хүсэж байна. За энийг том хүмүүс бол зориг гэж хэлдэг байхгүй юу? Энгийнээр хэлэх юм бол 6 дугаар ангийн 1 жилийн хугацаанд чи өөрөөсөө юуг сайжруулмаар байна? Эсвэл юуг өөрчилмөр байна? Эсвэл ер нь юу хүсэж байна гэдэг дээр хариулъя. За би ангийнхаа гавлалмал. За. Тэг яагаад таасан? Яагаад гэвэл яад ч юм ингээд хичээл номоо сайн хийвэл бас тийм том болоход маш сайн хэрэгтэй болохоор. Гэтэ энэ бол нөгөө түрүүний бэрдийн гойсон 3 хүслийг батах юм бол боломжтой байсан л ш. Зориг болгож болохоор тийм. Ингээ нэг хуучаа өөрийнхөө ангитай амар мундаг байж байгаа. Тэг ингээ өөр ангийн мундаг хүмүүстэй нийлцсэн болохоор ингийн гоолох нь хэцүү юм билээ. Амар хэцүү. Багшаа гэхдээ би бол ганц өвдөх шиг сургуулийнхаа гавлал. Аха. Оо тийм. Тэгчих юм бол сургуулийнхаа нэрийг төлөөлөөд өөр тэмцээнд орж маа. Тэ? Тэгэхээр чиний одоо 6 дугаар ангийн хүсэл бол сургуулийнхаа гавлал. Гавл олно гэдэг нь юу гэсэн үг юм уу? Ангигаа шилгэр болно. Хамгийн ухаантай тийм. Одоо бүх хичээлдээ сайн гэх юм уу? Бүх хичээлдээ сайн. Бүх зүйлдээ сайн, бүхнийг чаддаг. Тэгэхээр тэр ер нь боломжтой. Боломжтой. Хичээвэл болно тий. За асуугийн юу өсч байгааг би сая жоох ойлгосон. Сургуулийнхаа шилдэг нь бол. Тийм үү. Тийм. Сургуулийнхаа гавл. Сургуулийнхаа гавл нь олчих юм бол тэгээ сургууль нэрээ төлөөлөөд өөр сургуультай өрсөлдөө тийм. Зөв. Сургуулийнхаа нэрийг гаргамаар юм уу? За чиний энэ жилийн хүсэл чинь тий. За юугаар гэдэг чинь бас бодож болох зүйл тий. Нөгөө дуугаараа юу, бүжгээрээ юу, нөгөө монголчгээрээ юу гэх За. Одоо л тийм нэг зориг болгоё гэвэл жоохон бодит бодно гэсэн. 1 жилийн хугацаанд энэ боломжтой гэж бүх зүйлээ. Тэгвэл яг юун дээр гэдгийг наривчлаа. Тодорхой болгоё. Тийм шалгалтын дээр. За, төгөлдөр. Одоо ямар нэг хичээлээр л. Эсвэл өөрөө авьяасаар.
Юуш манайх манай гурав дандаа хичээл одоод байгаа юм тий. Хичээлээ юм. 6 дугаар анги болоход амар хүндэрж яваад байгаа болохоор тэр нь ээж нар бас ингээд байгаа. Хичээлээ ингээд зөв хийчих юм бол улсын шалгалтын дээр гайгүй орчих штэ гээд. Явц дундаа ингээд сайн байгаад ах юм бол шалгалт бол хэцүү биш ээ. Тэгээ явандаа хичээл одод тавуулчих уу? Юу нэгж бодог гайг болчих хаа. За. За тэгвэл яг нэг зүйлээ ингээд тодорхой сонгоч. Тэгээ тэр зүйлээ одоо манай ганц хувьд бол ангийнхаа ингээд шилдэг нь болмоор ангисан шүү дээ тий. Тэрийг болмоор байгаа бол бодит зориг болгоё заяа. Тэгвэл шилдэг нь болохын тулд чамд ингээд 3 алхам хэрэгтэй гэвэл яг юу хийх 3 алхам хэрэгтэй гэж бодож чинь чи. Юу байна гэж бодож чинь. Үйлдэл нь. За хичээлээ ямагтай сайн хийх бодож байгаа. За хичээлээ сайн хийн гэдэг нь одоо яг юу гэсэн юм бас. Одоо нэг ч алдахгүй тэгээ 5 шоо аваад тэгээд бүх юмаа зөв бодох. Тэгээд даалгавраа байнга хийн. За даалгавраа тогтмол хий. Тэгээд хичээлийн үеэр алдахгүй байх хичээ. Тэгтээ алдаж болно шүү дээ. Алдгүй хүн гэж байхгүй шүү дээ. Тийм л дээ. За бид гурлаа чамруу дайрцсан уу за. Алхмаа гэхээ сайн бодохдохгүй байна. Бодохдохгүй байна уу? Тэр нэгийг хийж болох юм. Тэрэндээ хүрэхийн тулд юу хийх юм гэсэн үг? Одоо шилдэг нь сайн бодоод иж хадгалаад. За математикийнхаа гавл болох. За ерөөсөд математикийн гавл болохоор чи шийдлээ шүү дээ тий. Тодорхой болгоод тэгвэл чи тоогоо сайн бодъё гэрээний даалгавраа цаг тухайдны хичээлийн үеэр идэвхтэй оролцъё. Ингээ 3 болчихсон шүү дээ. За одоо алсуу тодорхой болгоё. Минийх бол бүх зүйлдээ идэвхтэй байх тий. За. Тэгээ зарим хичээлдээ бас идэвхгүй. Тий. Идэвхгүй байх юм бол тэгээ зарим хичээлүүдээс бас шалгалт авна. Тэгээ тэрэн дээрээ тэгээ унчих юм бол тэгэл сургуулийн гавл болно гэж байхгүй. Тэгээ штэ. Тэгээ харин тэгхгүй тул тэгээ юу хийх юм? Тэгээ тэгхгүй тул бүх зүйлдээ идэвхтэй байх. Тэгээд бүх зүйлийнхаа гэр цагийн юмыг бол цагтаа хийгээд. Цагийн юмыг цагт нь хий. Идэвхтэй бай. Тэгээ жоохон жолоо гэр бүлдээ жоохон цаг гаргах юм. За. Нэгийг л хэлж болох уу? Хоёлоо бол математиктаа сайжраа гэдэг байгаа шүү дээ. Математиктаа сайн байж л математиктаа сайжраа гэдэг. Би бол ингээд сая нэг л хэлжсэн. Ингээд сургуулийнхаа нэрийг гаргаваар байгаа шүү дээ. Ингээд өөрийнхөө ямар авьяасаар хичээлээр гарах гээд байгаа тэрийг сайн бүр сайн өгжүүлэх. За. Бодчирэдөөс илүү давтаад хийх гэж хэлчихсэн. Дахин давтах. Тийм, илүү анхаарах. Бусад хичээл дээр цаг гаргадагаас илүү их цаг гаргах. Тийм. Гэтэ бусад хичээлүүдэд хайна гэсэн үг шүү дээ. Яг хайна гэвэл тэгтээ тэрэндээ илүү их цаг зориулах. Тийм. За. Тэгээд сайжрах боломжтой гэж бодож байна уу? За сургуульд явдаг хүүхдүүдийг 3 ангилдаг юм. Сүвээс ганц удаа хэлээр тоглож байхад нь барьж авлаа шүү дээ. Сургуульд явдаг хүүхд одоо сургуульдаа сурдаг хүүхдүүдийн хандлагыг нь 3 ангилдаг гэж судалгаагаар үздэг юм байна л да. За эхний бүлэг хүүхдүүд болохоор ямар хүүхдүүд байдаг вэ гэхээр сургууль бол миний хүсэл мөрөөдлийг биелүүлэх газар гэж бодоод явдаг гинэ. Хэрэг би сургуульд явах юм бол ирээдүйд хүсэл мөрөөдлөө зорилгоо биелүүлэхэд туслана гэд явдаг эхний бүлэг хүүхдүүд. За хоёр дахь бүлэг хүүхдүүд болохоор сургууль бол зүгээр л яг ажил шиг санагддаг гинэ. Яг л аав ээжүүд өглөө босоод ажилдаа яваал орой ирдэг шиг хүүхдүүдэд болохоор бас зарим хүүхдүүд бас цалингүй ажил гэдэг тийм. Харин тий яг наадах чинь аахгүй. Тэгэхээр хоёр дахь төрлийн хүүхдүүд бол сургуулийг зүгээр л ажил гэж боддог. Гэтэ багшаа бид нар тэгээд цалин авах стэйт өөсдөө цалин өгöd ажиллая гэдэг юм шиг. Харин яг тэгж бодоод явдаг гинэ. За 3 дахь төрлийн хүүхдүүд болохоор сургууль бол ямар ч сонирхолгүй. Гэхдээ залхацсан. Тийм. Гэхдээ яагаад явдаг гэвэл өөрийнхөө амьдралынхаа төлөө тийм урагшлахын. Гэхдээ сургуулиас шал сонирхолгүй гэж байгаа байхгүй юу? Тэгтэл сургуультай явдаг. Найз нөхөдтэй уулзах яа гэм болов? Найзуудтайгаа уулзахын тулд за аав ээж нь яв гэдэг юм болов? Тийм юмар явдаг хүмүүс бас ажиллах шүү дээ. Бага. Тэгтэл тэрэд яваал гэдэг яагаад? Багшин зав явах ёстой болохоор. Ерөөсөө л тийм. Чи
надад сургууль таалагдахгүй байна уу? Би одоо ингээс энэ жил сургуультай явахгүй гэж хэлж болдог лөө. Болохгүй шүү дээ. Заавал 1-р анги төгснө. Тэгээ 2-р ангид орно, 3-р анги төгснө. Хизээ ер нь тэгж хэлж болох юм байна. Алуулмаар байл гэж хэлж болно. Тэгвэл хизээ тэгж хэлж болох юм бол за одоо ингээ миний сурах цаг дуслаа. Ёстой гэдэг зүйл хизээ дуусна юм. Курс сургуулаа төгсчөөд. За. Тэгэхээр ч курс сургуулаа төгсчөөд тэгэхээр нөгөө их сургууль чихэн төгсөөд үү? Тий. За. 12 дугаар анги төгсөөд. Яг Тэгэхээр чинь сургуультай шууд курсод орно гэж явах гэж байна. Аха 12 дугаар анги төгсөөд сурах хэсгээ өөрөө шийдэж болно гэж бодож байна. Тийш дээ. За. тэгвэл яг өхийнхаа өмнө бүх юм ингээд дуусна. Тийм үү? Яагаад гэж бодсон юм? Аян гоё. Гээд одоо яаж ч юм одоо гээд тийм хүүхдлээ одоо ажил хийгээд хүүхдүүдийнхээ төлөө ажил хийгээд байж идэг. Тэгээд бараг тэтүүлтэй гарахаар ч юм уу бүх юм бараг дуусна гэж яг өөд болохтаа л бүх юм дуусдаг баг. За. Хүн өхөөр л бүх зүйл байхгүй дуустдаг байх гэж. Тэр үед л одоо сурхаа болиё гэд бодож болох байх гэж. За. Тий, өвчин бас сурах боломж байхгүй шүү. Гэтэ яг гэсэн чинь Монгол улсад бол ингэдэг юм байна. Чи заавал эзэмших ёстой. Хүссэн ч хүсээгүй ч дуртай байсан ч дургүй байсан чи заавал явах ёстой гэдэг яг сургуулийн суурь боловсрал ерөнхийдөө 9-р анги хүртэл байдаг. Суурь боловсралын гэрчлэгээ авдаг шүү дээ. Та нар ах хичээгээ харж ирсэн үү? 9-р анги төгсөнгөтэй хонхны аяр хийгээд тэгээд энэ гэрчлэгээтэй болдог байхгүй юу? За энэ бол чиний заавал хийх ёстой зүйл гэсэн үг. Нэг тэр юм. Хонхны баяр тэгдэг юм байсан юм уу? Тийм шүү дээ. Тэгвэл 12 дугаар ангийн хонхны баяраараа одоо сэрэх хонхгүй өөрөө шийддэг юм уу гэдэг юм. 12 дугаар ангийн хонхны баяр болохоор бүрэн дунд боловс чи ингээ бүрэн дунд хэмжээнд боловсрч гүйцлээ гэд гэрчилгээ өгдөг. Одоо дээд сургуулаа төгсч юм бол тэгээ бүрэн өгөх юм тий. Дээд сургуулаа төгслөнгөт нь тийм. Одоо ингээд бакалаврын боловсрал эзэмшлээ гэх. Ер нь бүрэн гэдэг үг ордгоо заяа. Тэгэнгүүт 9-р анги төгсөнгөт нь суур боловсрал эзэмшлээ. Ямар ч лсэн чи ингээ уншлаа, бичлээ, шинжлэх ухаан, хим биологиудыг мэддэг боллоо гэд тэгээд өгдөг байна. За, тэгэнгүүт 9-р ангиасаа эхлээд хүүхдүүд тодорхой шийдвэр гаргадаг. Зарим коллеж сурдаг. За, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг. Зарим нь бүр үнэхээр сурмааргүй байх юм бол одоо коллежид сурч болдог байхгүй юу? Яг тэгэхээр коллежид 2 жил сураад тэгээд шууд төгсөх боломжтой гэдэг ч юм. Биш 3 жил шүү багш нь. Их сургууль хэдэн жил лээ тий. Их сургууль бол тэгээд ямар мэргэжил сонгохоосоо хамаарал 4-7 жил. За тийм байна. Коллеж бас 7 жил гэсэн үг. Одоо гол юм. Эмч мэмч чинь тийм штэ. Яг суур эмчийн мэргэжил чинь 6 жил. Бакалавр. Бас тийм хүний амьтаа тийм юм бахан бол илүү их мэдээлэл судалж тэгээд. Гэхдээ 6 жил сураад ерөнхий эмчил болно. Дахиад 2 жил сураад мэргэжсэн эмч болно. Наривчсан. Ингээл дахиад 8 жилийн дараа дахиад 2 жилийн дотор бас сурах боломжтой. Ингээл чиний хэлдгээр хүний амь нас эрүүл мэндийг хариуцдаг учраас мэдээж маш их суралцах хэрэгцээтэй байдаг. Хуулийн чиглэлээр сурвал 5 жил гэл. За ингээл явдаг байх юм шиг. Коллежид сураад төгссөн дээр үгүй юм уу? Их сургуульд яваад төгссөн дээр үгүй юм уу? Тэр хүний өөрийнх нь яг хэрэгцээ нь юу вэ гэдг нь л илүү чухал. Өөрөө хурдан ажлын байран дээр гараад өөрөө одоо их сургуулийн боловсрал надад чухал биш ээ. Би ажлын байран дээр хурдан гараад ажил хийдэг хүн болмоор байна гэвэл коллежийг ер нь илүү их сонгодог байхгүй юу? Илүү хурдан ажил хийе гэж бодож байгаа бол. Илүү ийм эрдэмтэн одоо та хэлдгээр нэг ухаантай болмоор байна гэдэг чинь илүү олон зүйл сурч мэдмээр байна. Цаашдаа илүү их сурмаар байна гэх юм бол ер нь их сургуулийн боловсрал эзэмшдэг гэсэн. Нэмүс нь бүгдийн сураа тэгээ сурлагатай болж ш тэгээ нэмүс ажил хиймээр байна гэсэн хүмүүс. Их сургуульд ер нь өргөжлүүлээ сурдаг гэсэн. За одоо сая хэллээ штэ 3 ангилдаг гэд. Тэгээд та гурав одоо ингээд зоригтойгоор аль ангилалд байдгаа ер нь илэрхийлнэ гэж байх уу? Одоо эхний бүлэг нь ямар ангилал гэлээ? Сургуулиуд хүсэл мөрөөдөл. Хүсэл мөрөөдөл биелүүлдэг. За, хоёр дахь нь болохоор сургууль бол яг ажил шиг л зүйл гэ. Гурав дахь нь бол сургууль бол сонирхолтой газар гэ. За, төгөлдөр нэгтгэх нь гинэ. Тэ? За, чиний хүсэл мөрөөдөл. За, чи 2. За. Би бас 2. 2. За. Хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд туслах газар гэж бодож байгаа юм шүү дээ төгөлдрөө. Чи тэгвэл бид нарт хүсэл мөрөөдлөө хуваалцаж болох уу?
Ер нь сургуульд явахаар ч одоо ингээ мэдээж ингээ ухаантай хүн болно шүү дээ. Ингээ өөрөө хичээгээд байх юм бол ер нь бол ухаантай хүн болохын төлөө сурах хэрэгтэй л гэж бодож тий. Ухаантай сайхан амьдрыг ивэл сурах хэрэгтэй л гэж чи бодож байгаа юм тий. Тийм болохоор. ер нь хоёр гэж бодож л байсан л та. Тэг яа ч нэг юм шиг санагдаад байна уу? Бас тэр ч гэсэн байгаа юм шиг тий. Тэгээ ажил шиг нь яг үндэ үнэн бохгүй. Би хүүхэд байхдаа л надад хоёр л байсан гэж бодож. За, ганц од яагаад гэж Тэ та буцаа сургуульд нэрэн гэсэн ажиллажлаа шүү дээ. харин. Жинхнээсээ ажил болчлаа гэж цалинтай. За. За би сая бодож байгаад мартчихлаа. За, алсаа тэгвэл. Юу? Ажил шиг гэж бодсон шүү дээ. Яг юу одоо ямар үйл явцсан, ямар мэдрэмжүүд нь эсвэл ямар одоо процесс нь чамд ажил шиг санагддаг юм бол? Ер нь бол их ихтэй зарим хичээлүүд бол ингээ тийм гой багш надтай байдаг шүү дээ. Тийм загнахчгүй тэгээд дутаа ойлгосон бол тэрийгэ дахиж хэлж өгдөө ерөөсөө зэндгөө. Тийм хүүхдүүд ах юм, тийм багш нар ах юм бол би нэг гайгүй сураад тэг мэдгүй болохгүй юмнуудаа дахиад асуугаа. Тэгээд яачдаг. Гэхдээ өөртөө багш нар байдаг шүү дээ. Тэднүүдээс бас ингээд ойлгохгүй юмнуудаа асуухаар тэгээд өмнө нь сурахгүй яасан юм аас ингээд тэгээд бас загнадаг болохоор нэг их сургууль ажил шиг гэх тийм бодоход ингээд төрж эхэлдэг. Чамаг урамшуулаад юм асуухаар чинь тайлбарлаж өгöd байх юм бол чамд гоё урамтай. Тий. Сурах бол нэг хэцүү санагддаг. Ажил шиг санагдахгүй байх нь шүү дээ. Окей. За, ганц сууд. Яагаад гэвэл одоо ингээд миний бодож байгаас арай дандаа өөр асуултууд ажил нь арай төстэй юм шиг санагдаад. Тэгээд би сонгосон. 4 дахь хариулт гэж чи төлөвөөр гаргаж ирэх байсан уу? Энэ судалгааны 3 ангилалд би багтахгүй юм байна. Би 4 дахь ангилал юм байна гэхэд. Тэгвэл чи тэр 4 дахь ангиллаа нэрлэж чадах уу тэгвэл? За тэгэхээр чин одоо зүгээр нэг одоо хичээл хийдэг гэх юм уу? Зүгээр ямар нэгэн хичээл мэдлэг одоо толгойн дэйлхуулдаг газар гэж тайлбарлана. Би л 4 гэсэн бол зүгээр л хичээл хийдэг газар л гэсэн. Сургууль ямар санагддаг зүгээр хичээл хийдэг газар гэдэг. Ажил шиг санагддаг байсныгаа ингээд ботхоор ингээд нөгөө ёстой гэдэг зүйл нь байсан байх гэж би бодож байна. Гэтэ хичээлээрээ ажлаас хүнд юм шиг санагддаг. Ингээд даалгавар их өгөөд ажил талаараа даалгавар өгдөггүй шүү. Тийм. Тэгээд зүгээр ажилдаа хийгээгүй дуусаагүй юмнуудаа тэг гэртээ ичдэг. Хичээл болохоор тэхгүй. Тий. Тэгээд дараа шалгана. Шалгахгүй. Одоо дэвтэр хураанаа Хичээлийг бол заавал шалгана. Хийг бол загнана. Ажлыг болохоор яа гэм бол. Ажлыг бол мэдгүй. Гэхдээ ер нь бол яг ингээ хүүхд чигээрээ ингээ үр бидэг болохгүй. Гэхдээ та ядарга ажил нь илүү амархан, хичээл нь илүү хэцүүгээ сая гасууд бараг тэгж хэлээ. Юусе ер нь жоохон махта тэгж боддог байсан л да. Тийм үү. Гэтэ ягаад ч юм саяхан ингээ зүгээр ингээ уухга хөвтчихсэн аахгүй юу? Тэгсэн ингээ зүгээр ингээ юуш бодохгүй хөвтчихсэн чи гин талгаа дотор хүүхэд байгаад ингээ үрд хүүхэд байх юм бол илүү дээр юм шиг санагдсан. Яагаад? Мэдгүй ямар ч зүгээр тэгээд ороод ирсэн. Том хүн байхын юу хэцүү юм бол Ингээ хүүхдүүд яаж хийж их. хариуцлага. тийм. Тэгтээ за ажил шиг санагддаг гэсэн чинь илүү хэцүү гэж ганц сав тэгж штэ тий. Тэгвэл одоо аав ээжийн ажиллаа хийж байгаа байдлыг харахад аав ээж нь ажиллаа хийхдээ төртдөггүй одоо хэцүү байдгүй юм шиг харагддаг гэсэн үг чиний нүдэнд. Харагддаг. Гэхдээ ер нь л дотроо хэцүү байдаг. Тийм үү. Тэгээ ер нь нэг хэцүү байдаггүй. Гэхдээ оройдод ирэхээр бол хэцүү байдаг гэж бодож байна. Яаж ч юм ээжийнх тийм сонирхолтой ажил ингээд одоо ямар нэгэн хүүхэлдэйн дуу оруулаад тийм байсан бол гоё. Ядаж сонирхолтой байсан бол гээд тэгээд харин аавынх болохоор гээд бараг юу ч хийдэггүй. Зүгээр л суугаад бараг байж идэг. Зүгээр алтаа гарч ирнэ гэж хинаал тэгээ сакс макс үзээд тэгээл бараг амардаг болохоор ажил биш юм шиг Манаач шиг юм уу? Хянаал одоо хянах самбар ингээл бүх юм хянаал ээж идэг тийм ажил хийдэг гэж чи бодд юм. Яг тийм хийж байгаа. Тийм үү. Тэгвэл ажил нь амархан юм хичээлээс. Гэтэ ингээд шүн ингээд зарим минут нь дуурайд таяад унтчих
өгөхгүй гэсэн. Ажилтаа өдрөө юу? Тийм. Зөв зөв. Тэгэхээр бас жоохон хэцүү гэж магадгүй юм тий. Та нар ингэдэг бол яах вэ? Зарим хүмүүс ажилдаа яваад шүн ирдэггүй шүү дээ тий. Тийм. Тэгсэн чинь та нар хичээлдээ яваад заримдаа сургууль дээр хондог болсон мэл яах вэ? Хичээлээ хийгээд. Тэгвэл ингээд сайн настайгаа үлдээ сургууль хонох юм бол нэрээ чамш марах юм байхгүй шүү дээ. За. За сайн эцтэйгээ байл бас гайгүй л тий. Гэтэл бас үнэхээр Талгаас шүнжэнгөө сургууль дээр юм үзэн шүү дээ. ажлаас бол бүр 10 дахин хэцүү болно. Яагаад? Яад чи баймар хэцүү санагдаад. За асууд тэгвэл ямар ах вэ? Ганцаараа үлдчих. Ганцаараа үлдэвшээ зөвөр сургууль бүр хичээл нь тэгж ордог гэвэл яах вэ? Шүн мөн. Шүн ордог байсан бол баг бидний зарим хүмүүсийн нүдэнд баг ингээд Нүд нь яах юм? харал Одоо хөхн тий хөх хавдан тий хөхрөл хөхн. Ядрах юм байна те. За тэгтээ азар тийм юм болоогүй. Унтдаггүй мүү? Бүр унтахгүй шүнжин хичээл их юм үгүй. Унтахгүй шүнжин хичээл шүү дээ. Яагаад тэгж асуусан гэхэлэр та нар ч өөрөө ажил нь гайгүй хичээл нь жоохон хэцүү байж магадгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр зарим шүний ажил хийдэг хүмүүсийн хувьд шүнжэнгөө ажиллана гэдэг чинь унтахгүйгээр ажиллаа хийнэ л гэсэн. 24 цаг. Тэгээ өглөө шингөө унтж аваад явал шүн технэр болов. Харин яах вэ? Тийм ер нь ингээл шүн л болчих юм бол нэг тийм өдөржингөө унтсан унтаагаа нээр хүрдэг болчихсон юм шиг. За тэгвэл нэг нууц хэлээ заяа. Шүн ажилдаг ажил шүн хийдэг ажилд өдөр одоо хийдэг ажлаас бас илүү цалин өгөх магадлал өндөр байд юм байна. Тэгвэл яагаад? Яадаг Ажил дээр хонжоог болохоор. тий. Амар сайн ингээд хичээгээд бүр ядарсан ч гэсэнтэй хичээж хийж авах. Одоо илүү ажил хийх юм бол илүү цалин аавна гэдэг. Гэхдээ өдөр нь ажиллахгүй шүү дээ. Шөнө л ажиллаж байгаа. Гэхдээ илүү цалин авдаг. Яагаад? Итгэлтэй. Яагаад? Дин дон. Яагаад гэдгийг хэлэх үү? Яагаад гэвэл тэр хүн нойроо зарж байгаа гэсэн үг байхгүй юу? Шүний нөр амар чухал. Оо яг зөв. Шүний нойр хамгийн чухал. Тэгтээ шүний унтаж амарч явах ёстой. Өөрийгөө цэнэглэж, тэгээ өөрийнхөө биеийг одоо ид ингээд шүн амрааж иж маргааш нь илүү сайн ажилт юм байл л та. Яг тэр цагаараа ажил хийж байгаа учраас бас шүний ажлыг илүү өндрөөр үнэлэх магадлал илүү их байт юм. Шүн 30 минут унтаж сэрээ 30 минут унтаж сэрээд байх юм бол нойроо авсан болох уу? Харин юу гэж бодож байна? Манай хэдийн Нойр авсан бол үгүй шүү. За, нойр хизээш нь хөвддгүү гинэ. Тэгэхээр 10:30-д унтаад 11-д сэрвэл окей. Гэтэ 11-д сэрээд дахиад 12 хүртэл сэрүүн байх юм бол 11-ээс 12-д унтах хэрэгтэй байсан нойр нь дахиж хизээш нь хөвдөггүй. Тэгэхээр тий 12-д унтаж арай их унтчих юм шүү. Тэр унтахгүй байх хугацааны нойр нь хизээш нь хөвддгүү юм байна. Тэгэл ойлгочих цаа. За тэгвэл нэвтрүүлэг маань өндөрлөлт өгсөн байна. Ямар ч байсан 6 дугаар анги сургуулийн судалгаанаас бүгдээрээ бүр ажил руу ямар их хэмээр вэ те. Тэр хүүхдүүдэд ямар ч байсан тийг санагддаг юм байна. Харин хамгийн одоо сүлд нь хэлэхэд чамд ингээд ажил шиг санагддаг бай, хүсэл мөрөөдлөө биелүүлэх газар шиг санагддаг бай, эсвэл сонирхолгүйч байлаа гэсэн энэ 6 дугаар ангийг илүү хурдан бас илүү баяр хөөртэй өнгөрөөх нэг арга зам байгаа юм байна. За. Хичээл сургууль хоёрын биш ажил хичээл хоёрын ялгаа гэдэг сэдвээр ирсэн юм шүү. Санагдчихна. За. 6 дугаар ангийг илүү сайнаар даван туулах нэг боломж байгаа юм байна. Хичээх. За, өөр илүү баяртай, жаргалтай өнгөрөхтүүл боломж байгаа юм байна. Хичээлээс өөр юм бодох юм уу? Хичээлээс өөр юм. Харин асуух яах. Нэг их боддог. За, тэгвэл тэрний нууцыг нь хэлье. Өөртөө одоо эерэг үг хэлэх юм байна. Ээггүй. Өөрийгөө заригжуулах. Оо, яг зөв. Өөрийгөө заригжуулах, өөрийгөө урамшуулах, өөртөө эерэг үг хэлэх юм бол одоо нөхцөл байдал илүү өөрчлөгддөг юм байна. Тэгээд илүү амархан санагдаж, илүү бүтэх юм шиг санагдаж, гоё арай л гоё найдвартай санагдаж, за бүх зүйл сайхан болно доо гэж боддгийм байна. За тэгвэл гурлаа нэвтрүүлэг өндөрлөхөд 1 минуттай байна. Энд өөртөө зариулаад энэ жилийн хугацаанд чи яг өөртөө ямар эерэг өгүүлбэр ингэж хэлмээр байна. За тэгэл жоохон хэцүү санагдвал, ганцаардвал, гуниглвал, за заримдаа багш нь жоохон ууртай хагаад чамаа гомдоовол ер нь л юм таагүй мэдрэмж төрсөн үедээ өөрийгөө харагдаж ингэж хэлж явах ийм эерэг өгүүлбэртэй болоо. Юу ч болсон. Тий юу шантрахгүй хичээгээрэй гэж өөртөө хэлмээр байна уу? Ичилж магадгүй. За юу ч болсон хичээж чантрахгүй байхыг хичээгээрэй гэдэг. За
Гансад. Өөртөө хэлж байгаа шүү. Чи өөрөө өөрсгөө тайвшруулж өөрийгөө ингээ гоё аргадаж хэлж байгаа шүү. За тэр ирээ өвлөрнө. Битгий санаа зовоо одоо 6 дугаар анги угаасаа хэцүү гэх юм уу? Битгий их санаа зовоорой. Чиний 6 дугаар ангид сурж байгаа чинь угаасаа хэцүү шүү гэж хэлэх юм өөртөө. Тэгж хэлгээж байгаа сони юм биш. Зүгээрээ. Тэ ганц үл өөр хөндлөлт. Тийм яг үнэн баярлаа. За асуу. Ер нь бол заавал бүх зүйлээ хийгээд байх тийм хүн гэж байхгүй. 6 дугаар ангийн хүүхэд гэж байхгүй. Тийм болохоор жоохон амраад тэгээд Өргөжлүүлээрэ. өргөлжлүүлээрээ. Nice. Окей. За. Ингээд эвлэрээ 100.5 амьдралын хүч сэтгэл зүйн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Бид өнөөдөр хүн бүр үн цэнтэй гэдэг сэдвээр ярилцлаа. Тэгээ үүнийг сонсож байгаа та ч гэсэн бас үүнд итгээрэй. Учир нь та хизээж дахин давтагдчихгүйгээр ирээдүйд ч өнгөрсөнд ч байгаагүй учраас өөрийнхөө одоо байгаа үн цэнтэй цаг хугацаагаа гоё хайрлаж бас илүү чухал зорилгыг хүслийг бас тавьж амьдраасаа гэж хүсэж байна. Ингээд өнөөдөр нэвтрүүлэгтээ ирж оролцоод хичээлээсээ чөлөө аваад тэгээ амьдралын хүчээр ирэхээр ирсэн та гуравтаа бас маш их баярлалаа. Ингээд гэрүүлэр радио 100.5-ийн мэдээлэл нэвтрүүлгүүдийг та үргэлжлүүлэн хүлээн авч сонсороо түр баяртай. Баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрэлээ.